Нийгэмлэгийн хүндэт гишүүд гүйлгээ хийх хангалттай хэмжээний нөөцгүй байх үед хэрэглэгчид Ultima-гаар зарцуулахгүй байхыг хянахад тусалдаг Free Protector хэмээх шинэ үйлдэлийг та бүхэнд танилцуулж байна. Free Protector-ын ачаар гүйлгээ хийх тутамд гүйлгээ хийхэд шаардлагатай нөөцийн хэмжээний тухай мэдээлэл танд харагдах бөгөөд нөөцийн хэмжээ хангалтгүй байх тохиолдолд танд үүний талаар анхааруулна. DBSP токеныг илгээх жишээгээр харцгаая. Илгээлтийг баталгаажуулах дэлгэцээр шимтгэлийн хэсэгт гүйлгээ хийхэд шаардлагатай эрчим хүч болон дамжуулах чадварын хэмжээ танд харагдана. Энэхүү жишээнээс харахад DBSP токеныг илгээхийн тулд бидэнд 345 нэгж дамжуулах чадвар ба 14301 эрчим хүч шаардлагатаар байна. Хэрэв танд нөөц хангалттай байгаа бол гүйлгээ саадгүй хийгдэнэ. Харин ямар нэгэн нөөцийн хэмжээ хангалтгүй байгаа бол үргэлжлүүлэх товчлуур дээр товчсны дараа таны дансанд нөөцийн хэмжээ хангалтгүй байгаа бол гүйлгээний төлбөрийг Ultima-гаар хийх шаардлагатай болохыг анхааруулсан Free Protector нээгдэнэ. Түүнчлэн Free Protector нь таны дансанд байгаа нөөцүүдийн тухайн үеийн хэмжээ болон гүйлгээ хийхэд шаардлагатай нөөцийн хэмжээг харуулна. Энэ жишээнээс харахад хэрэглэгчийн аккаунтад дамжуулах чадвар хүрэлцэхгүй байна. Илүү их нөөц худалдаж авах товчлуур дээр товшоход та эрчим хүчний маркет руу шилжиж хүрэлцэхгүй байгаа нөөцийг худалдаж авах боломжтой. Гүйлгээг хийж дуусгахын тулд Free Protector дэлгэцээр шалгах тэмдэг тавиад баталгаажуулах дээр товшно. Боллоо. Та Free Protector-ийн тусламжтайгаар гүйлгээ хийлээ.